Дундгаа байна. Луусан мань нэрлээ. Ингээд юу болох гэж байна. Next morning. Do you know when you call love, when two become one? And I felt like a boom in your arms, I call home. Do you know when you call love, when two become one? And I felt like a boom in your arms, I call home. It feels like paradise when your hands Зэ өглөөний мэд өчигдөр машинд онцлоо. Сайхан дулаахансан. Одоо нэг кофе шоп хайгаад байна. to your eyes, like it feels like paradise when your hands are in mine. It feels like paradise when I drown into your eyes, like a paradise. За капсул кофений газар орж ирсэн. За cheers. Тирамису. Сэндвичтэй доторхоны юм гоё. 100 бүр гадна суулгах яваад. A few moments later. Тимэнийхээ баярт ирлээ. Яг 70 задгадаасаа жоохон гараад морь барааны газар гэдэг газар болж байна. Амар олон тэмээнүүд байна. Харсан чинь бас гоё шүү. Энэ гүйж байгаа хараа. Одоо амар олон тэмээнүүд рүү явах гэж байна. Тэр гоё дулаахан байна. Гэтэ өмнөх хий таныг айгүй дулаахан байсан чинь өчигдөр өнөөдөр хоёр жоохон хүдэрсэн гэж байна. Гэтэ дэжвэ. За нөгөө нэг олон тэмээнүүд тэр хүрээд ирлээ. Оо ямар гоё юм бэ. За ишиг явж үзье. Тэр цан бүр их тийм байна. Одоо уралдаан болох гэж байгаа юм шиг байна. За одоо 3 настай тэмээнүүдийн уралдаан болох гэж байна. Тэгээ гарахаас өмнө ингэж шүдийн шалгалт юм байна. Тэгээ шалгуулаад ишээ гардаг юм байна.
Энэ асруудаар нь дүүрэн хоол гарч байна. Гоё нэртжээ. За баяр бол өстой сайхан өргөн дэлгэр болж байна. За тэр бас их гоё юм байна. Жуулчид ирчихин. Ер нь гадаадын жуулчид айгүй ихтэй шүү. За мөсөн суурийн харван дээр ирлээ. За манай зочин төлөөлөгчдөө ашигныхаа цаад доох юм шүү. Манай зам яг энэ зам дээр бос одоо талбай зүүнний хэсэг. Тэ харамжаа болон тэмээтэй бараажиг суулган алтан замын уралдаан амжилттай яваад өргөцсөн том отгоод бараан дээр шилбэн тайлаг орж ирнэ. Шилбэн тайлгийн дараа шууд нээлттэй харамжаа байгаа. За энэ өргөцсөн усудаас нэг зүйл хүсье. Wow. За. Хайрт хүмүүс дайрна гинэ. Оо. Энэ хөөрхөн батга байна. Аа, яар хөөрх юм бэ? Хүмүүс ганцаараа халах гэдэг. Ёо, my gosh. Юу бисээ цочлаа шүү дээ. Энэ Монголын хамгийн өндөр тэмээ гинэ. Вау, амар өндөр. Энэ хажуудлалд нь хүн зогссон байгаа гэхээр бас нэлээд өндөр байгаа. Энэ болохоор говийн улаан үйлдэр гинэ. Бас ямар өндөр юм бэ? Олох арга байна. Хүмүүс бүгд л зураг авахлаад. За одоо нээлт нь болох гээд хүмүүс маань ингээд цуглараад бүгдээрээ хүмүүн тэмээг харах гээд хүлээж байна.
Тэгээ амар өлсөж нэг хоолны газар орж ирээд бичлэгийг хийх завгүйгээр идээд дуусчлаа. Би тэгтээ зургийг авсан. Энд оруулчихнаа. Гой газар ээ. Green Gobi гэдэг нэртэй газар байна. Хотел юм байна. Доороо ресторантай. Хоолн лав гоёлаа. The next morning. За өглөөний цэг Green Gobi-д орж ирж авсан. Тэрхэн бүр тасархай юм аа. За өглөө өсөөр агаад Green Gobi-д орж ирээд өглөөний цэг үүдэн буфеттэй юм байна. Тэгээд амар олон халуун цангал мөр авсан. Маслаа талхлаа гоё. Кофе спрем. Яа ингээд өмнө говийн маань ажилд дуусаад Green Gobi-ийнхаа гадаанаас үзлэх гэж байна. Одоо ингээд хатын зүг явлаа да. Энэ ч гоё хоолтой гоё газар байна. Гэхдээ хойно дотор буудлаа үлдээ. Ирсэн чи угаасаа битүү байсан юм аа. Нэрт захиалгаа өгдөг гэж. Яаж битүү болно гэж мэдхүү. Тэгээ дараа ирэхдээ ийшээ заавал орноо. Эко бодол гэсэн. Тимэний баярын маань бичлэгтэй хамт байсан та нартай баярлалаа. Дараа гоё бичлэг дахиад оруулаа.